Сайн уу манайхаа. За та бүхэн бол одоо дэлхийн хамгийн халуун цэгийн нэг болох одоо Сир улсыг бол бүгд мэдж байгаа бах. Тэгээд юу нэг юм сонирхолтой зүйл би ярих гээд байна л да. Одоо Сирээс Монголд ирээд амьдарч байгаа. Дээр нь монгол хэлийг ингээд бас боломжийн айгүй сайн төвшөнд сурцсан. Тэгээ монгол хэлтэй болохоор миний бас ийм влогийг үздэг юм байна л да. Би өмнө нь ингээд өвөр монгол хүмүүс над руу холбогдчихсэн, казак хүмүүс Казахстанаас холбогдчихсэн одоо миний влогийг үздэг гэд. Тэгээ намайг үздэг бас ийм Сир хүн байдаг юм байна. Тэгээд мань хүн над руу нөгөө инстаграмаар холбогдсон байхгүй юу. Тэгээ би эхлээд нөгөө хуурамч хаяг юм болов гэж бодсон. Нэг тийм хуурамч хаягнууд аягүй их бичээд яадаг штэ тий. Тэгсэн чинь жинкнээсээ ингээд одоо ийм Сир хүн байна. Тэгээд би бас ингээд энэ өнөөдөр бол энэ Сир үзэгчийн гэрт нь очие гэж бодоод тэгээд бит хоёр ярьсан байгаа. Тэгээ би яг одоо энэ юу яаж юм л да. Ерөнхийдөө ингээд энэ Сир улсын талаар ингээд мэдээллүүд бас хараад ингээд судлаад байж байна. Тэгээ энэ улс маань бол одоо нөгөө юутай хэлэлдэг штэ. Одоо Ирак, за тэгээд Либанон, Израиль гэх мэтчлэн бол ийм улсуудтай хэлэлдэг. За нөхцөл байдал бол маш хүнд байгаа. Иргэний дайн. За мөн дээр нь хөрш орнуудтай зөрчилдөөнтэй. За тэгээд энэ улсад одоо улсын иргэн буюу одоо YouTube-ийнхаа үзэгчийн гэрт нь очихоор ингээд гэрээсээ гарч байна. Сир бороо маань гэртээ яг одоо ирсэн байна уу үгүй юу бас залгаж асууж агаад хэрвээ гэртээ ирсэн байвал одоо би ингээд гэрээсээ шууд гарах гээд байна л да. За тэгээ залгыг бүгдээрээ одоо монголоор айгүй хөрхэн яриад сурцсан байгаа та хэд одоо сонсоорой. Ассаламу алейкум өдрийн мэндэ. Ва алейкум салам. За гэртээ одоо байна уу хөө? Байна. За би тэгвэл яг 4:30-д очих уу? Тэгээ. За тэгээ өнөөдөр амралтын өдөр болохоор төгжрөл гайгүй байгаах. Тэгээд би нэг яг 4 өнгөрөөгөөд хотын төв рүү орж ирэхээр чам руу залгачих уу? Тэгээ хүрээ. За тэгээ энэ яриа нөгөө бичлэг хийж байгаа шүү дээ. Зүгээр үү? Одоо бит хоёрын утасны яриа бичигдэж байгаа. Зүгээр үү? За зүгээр. За тэгвэл өгшин удахгүй яваад очиё. Тэгэрээ. За ингээд сайхан Сир айлд очицгоё. За тэгээд Сир улс маань нөгөө исламын шашинтай, муслимын шашинтай улс учраас би бас хүндгэлтэй хандаж муслимын шашинтай аль нэг улсын хувцсыг өмсгөөд байна л да. Одоо танилцуулахад энэ бол нөгөө Сомалия буюу Могадишу хотод одоо миний нөгөө очисон бичлэгэн дээр надад манай хөтөж бэлгэлсэн. За энэ бол бас Киргиз улс, муслимын шашинтай Киргиз улсын малгай. За энэ болохоор Пакистан. За Пакистаны ийм хувцсны гадуур өмсдөг ийм жилетдэг байгаа юм. Муслимын шашинтай. За мөн бол энэ Казахстан улс надад энэ Максат гэдэг ах одоо энэ хувцсыг бэлгэлж ийсэн. За нэг ийм хувцс байна. За нэмэх нь энэ бол Афганистанаас одоо авч ийсэн. Ингээд ийм малгай залгаатайгаа нэг ийм хувцс байна. Исламын улсууд, муслимын улсуудын. За тэгэхээр би энэ хувцснуудын алийг нь өмсөе гэж ер нь ингэж бодож байгаа шийдсэн бай гэхлээр нийтлэг муслим улсууд бол ийм урт юм өмсдөг. Ийм даавн. Тэгэхээр ингээд Сомалия, Афганистан хоёрынх нь илүү бас яг зогцох гээд байгаа. За тэгээд тэр тусмаа бол би бодож жогоод манай Афганистаны ард түмэн бол намайг очиход бол маш сайхан хүмүүс байсан. Одоо тэр хил гайлаас эхлээд тийм учраас би бол ингээд Афганистаны хувцас өмсье. Тэгээ бусад манай энэ улсууд маань бас бүгд их гоё сайхан хүмүүс байсан. Гэхдээ бол би яг энэ зохицолтоо нь бол Афганистаны өмссөн ер нь дээр юм байна гэж шийдлээ. За тэгээ хувцас маань нэг иймэрхүү байдаг юм ийм өмдтэй. За тэгээд ийм дээгүүрээ ийм сул. За ингээд өмсчихлөө. Малгайгаа ороож чаддгүй. Тухайн үед одоо Афганистанд ерөөсөө нэг л удаа би нэг заалгад зангидуулж үтсэн. Тэгээ яаж зангиддгийг үнэхээр мартсан байна. Тэгэхээр бол энийг ингэж нөгөө зангидахгүйгээр зүгээр энийг ингээд бас өмсөд явчих болдгийн билээ.
тухайн үед одоо ийм урт юмыг яаж толгоогоороо тэгээд тойруулаад зангидаж болоод исэн бол нэрээ сони юм аа. За тэгээ манай гэр Ярмагт байдгийн. Тэгээ хотын төв рүү орох болгонд одоо та бүхэн энэ дээр харж авал Зангаа имэн гэд ингээд байж идэм аа. За тэгээд би одоо энэ бас айлд очиж байгаа учраас бэлэг өгөх ёстой. За ээж машин барингаа бас бичлэг хийх хэцүү юм шүү. За тэгээд би айлдаа бол ямар ч үс энэ Зангаа имэнийхэн подволкийг за тэгээд одоо нэг хүнсний дэлгүүр ороод нэг Монгол ёсороо бас нэг сүүмүү аваад ингээд бэлэглэн. За гиснээс ингээд та бүхэн нэгэн гоё мэдээ дуулгахад Зангаа имэн маань Advanced AI буюу нэг том шинжилэл хийсэн одоо хиймэл оюун ухаанаар тэр дэвшилтэд хиймэл оюун ухаанаар бол ажилдаг болсон. Одоо өөрөөр хэлбэл та жишээ нь ингээд ажил таны хайж байгаа ажил жишээ таны гэрийн ойр байвал танд их амар штэ тий. Тэгэхээр та Зангаа имэн рүү ороод одоо ажлын байраа хайхад мэдээллүүдээ ингээд хийчихээр яг таны гэрийн ойрт байгаа ажлуудыг жишээ нь хиймэл оюун ухаан шууд ингээд санал болгон. За дээр нь та ингээд CV-гээ бичиж хэрвээ чадахгүй одоо байвал тийм ээ тэр AI буюу хиймэл оюун ухаанаар Зангаа имэн дээр танд бас зөвлөгөө энэ төр өгч болно. За ингээд би бол дараагийн энэ улсуудынхаа аяллаар бүр илүү дэлгэрэнгүй гоё тайлбарланаа. Тэгээд Зангаа имэн маань Advanced AI шинжилэл хийсэн байна. Мөн тэгээд би энэ сэр залуудаа гоё Монгол үндэсний дээл хийл гэж өгөн. Гэхдээ одоо бол би үнэхээр амжихааргүй байна. Яг гэвэл би одоо ерөөсө 5 хоногийн дараа аяллахаа замд гарч байна. Тэгээ би яваад нэг эрэхтэй маш гоё юм үндэсний бас дээл хийлгүүлж өгнөө. Тэгээд одоо бол бас би тэрийг уулзахаараа ингээд амаараа бас ингээд хэлчихнэ тэр бэлгээ. Ингээд надаа зогсоол бэлтцсэн юм байна. Доошо буугаад анх зогсоол баруун гар тишээ гэдэг чи одоо хамгийн ороод эхнийхэн шул гэсэн үг юм шиг байна те. Анх зогсоол баруун гар тишээ гэд. За тэгээд би нэг энэ зөөхий, сүү, шар тус, тараг, хорхой аруул гэд ингээд бас үндэсний гэсэн юм авлаа. Тэгээд бас чокопай явчлаа. Тэгээд манай үеийнхэн мэдлэлтэй нэг яг ч юм ер нь хүнд нэг юм чокопай өгдөг хайлтачвал тэгээд сурцсан болохоор чокопай явчлаа. За ингээд нөгөө хайлынхаа гэрт заалгуулаад хүрээд ирсэн байна. Энэ хаалгал юм шиг байна. Тогших юм болов уу? Та тийм юм шиг байна. Хонх байхгүй юм байна. За мөн байгаа. Advanced AI шийдэлтэй ажлын байрны үндсэн платформ Зангаа цэгмэн. За салам алейкум. Сайн байна уу? За өдрийн мэнд төргий. За яасан гоё юм нэртэй альвэ танах чинь. За чи нэг өөрийгөө төвчгөн камерт нэг гоё танилцуулаад өгөө. За намайг Амин гэдэг. Амин Алкутайни. Би Сирэргэн 2013 Монгол ирсэн. За 13 онд Монголд ирсэн. За ийм аялал руу ингээд ороод ирлээ гэж. За тэгээд Монгол ёсоор айлд ирэхдээ сүү цагаан эдээтэй ирдэг. Вау. За тэгээд энэ тараг юу энэ сүү мүү тэгээд их олон юм байгаа. Хорхоо аруул энэ төр. Арх бол бас болдоггүй тийм ээ? Муслимын шашинд. Тий, арх хэрвээ авчирч өгвөл Монгол ёсоор бол хүнддэг чинь гэсэн үг арх нь. Тий. Муслимын шашинд бол хориотой болохгүй зүйл тийм ээ? За. За ингээд сайхан айл руугаа ороод ирлээ. Тэгээд энэ айл маань ороод ирэхээр ийм музейн үзмэрч юм шиг нэг иймэрхүү зүйл бас айгүй их харагдчихээн. Тэгээд Аминаар тайлбарлуулъя. Та нэг гэрээ нэг энэ надад нэг жоохон тайлбарлаад өгөөч. Энэ манай Europe coffee. Europe coffee. Аяг. Кофе найг. Тий. За. Тий. Зургаан ширхэг тий. Энэ бол Аладдин. Бүх хүмүүс мэдж байгаа. Аладдин. Сири юу те? Аладдин бид нар Middle East юм. Яг юм биш. За Аладдины дэнлүү. За ишиг. Тэшиг ихээр мөрөөдөл бэлдэгчлээ нэг хөссөн юм гарч ирсэн. Монголоор юу вэ? Монголоор энэ? Бугууч. Бугууч. Манай бугууч бол жижигхэн бол 33 ширхэгтэй. За. Том бол 99. 99 бол бас нэмхэн энэ нэг зүү. Одоо бас тэнд байгаа юм. Тий. 33 эсвэл 99 ширхэгтэй. За. Тий. Одоо танаа Монгол 108 ширхэг гэсэн. 108 ширхэг тий. Тий. Энэ манай кофе.
За кофего Кофений суур. энд хийгээд Тий. тэрүүгээр аялдаг. Энэ сэр үү те? Тий энэ сэр. За сэрээс авчирсан юм байна тийм ээ. Сэр удаар. За. За энүүгээр За. байгаа зүйлсүүд Эднэр бол манай үндэсний товлог. Одоо үндэсний тоглоом. товлог. Тавилга. За үндэсний тавилга. Тий энэ жишээ нь нэг хүний сандал, энэ модон, энэ зүгээр утсаар хийсэн юм. Утсаар хийсэн. Утсаар тий. За тавилга сэр тавилга. Манай соёл эрэгтэй хүн, эмэгтэй хүн тусдаа суудаг учраас бид нар дондор энэ шиг юм тавчи. Сонсох болон харахгүйгээр сонсох болон энэ юм. Афганистанд бас тийм байсан шүү. Ерөөсөө цуг суулгадаггүй. Лифтэнд хүртэл хамт явж болохгүй гэдэг. Тэгээд лифт айгу удаа хүлээж ирсэн. За энэ бол гэрийн дондор, гадны талбай дондор нэг ус юуны яг ус яаж ярих вэ? Энэ бол ориглоор усны ориглоор тий. Тий. За тийм байна. За энэ Коран судар уу? Тий энэ манай Кораны судар, манай шашны судар. Нээж болох уу? Тий болно шүү дээ. Коран судар. Тий. Манай араб хэлээр бол баронас зүүн рүү. Баронас бичлэг зүүн рүү. Тий. Монгол үндэсний бичлэг. Урдаасаа хойшоогоо. Тий. Монгол үндэсний бичлэг хаяр гурван усыг адилхан одоо жишээ нь хон угийн дондор энэ усыг энэ усыг Монгол энэ үсэг шүү дээ. Чи монгол хүчиг мэддэм үү? Жаахан суусан. Жаахан. Ямар гоё юм те монгол хүчиг хүртэл манай ингэ судалсан байх шүү. Жаахан суусан. Сэрмэ багш. Тийм байна. Босгоод харахаар энэ үсэг харагдчих. Энэ жишээ энэ хараа энэ усыг бол о усыг. Тийм байна. Яг адилхан. Тий. Бас сони юм те. Тий. За тэгээ бүгдээрээ жоохон байж байгаад хизээ яг Монголд ирээд яс хийсэн ярилцлаа. Би эхлээд та хэд мань мэдж байгаа айлд ирлээ бол гэрийн шууд сонирхож эхэлдэг. Тий. За. Манай нутаг халуун болохоор манай тавчиг энэ шиг болох. Тавчиг. Тий. Одоо сэрд очивол ийм зузаан тавчигтай хүмүүс явж байгаа тий. Доороосоо халахгүй. Тий. За. Бас чишгэн энэ талаар аймагч. Энэ бол хөгжим юм шиг. Бас бүх хүмүүс мэдэн энэ том хөгжим. Хөгжим. Тий. Дэрбаки арабаар гэдэг. За. Тий. Энэ бол одоо бужиглах үндэсний бужиглах хүмүүс хурдан төрөөд энэ бол яг бас тэр шиг адилхан бид нар утгүй харна. За. За энэ чинь Монгол ирэх вэ нүгөө юу? 108-тэй? Үгүй энэ рис энэ бас араб. 99-тэй том ирэх юм байна тий. Энэ бас араб. Энэ зооснууд уу? Энэ зооснууд бол энэ бол Ottoman Empire. Отманы түүх. Тий, Ottoman Empire энэ жинхэнэ юм. За жинхэнэ Отманы эзэнт гүрний зоос юм байна шүү дээ тий. Хаяр 130 жилийн өмнө энэ юм. За. Эднэр бол тэрнээс хуучин. Энэ бол Umayyad Empire. За. 1300 жилийн өмнө хийсэн. Настай. Вау. Тий, энэ бас эжилхэн. Umayyad Empire. Энэ бол Abbasid Empire. Дараагийн бас. За. Хавар юм. Тийм байна тий. Тийм байна. Ер нь нэг юм эртний идэл шиг байна шүү. Энэ юу вэ? Энэ миний ахын савн үлдвэр. Савнгийн үлдвэр. Танаа сэрд байдаг үлдвэр үү? Тий. Миний ах тий. Энэ гоё юм үнэтэйсэн баг. Тий. Энэ үнэтэй байгаа юм тий. Савн. Тий. Тийм баг орж ирсэн чинь их гоё юм үнэтэйсэн. Ийшээгээ эн чинь юу юм уу? Араб хөгж. Одоо сэр улс чинь араб хэлээр ярьдаг тий. Манай араб хөгжим, сэр хөгжим гэсэн үг тий. За. За энэ сэлэм үү? Тий. Энэ сэлэм. Энэ манай үндэсний тоглоом. За. Би Монголд хамгийн сайн энэ тоглоом хийдэг. Ягаад гэвэл ганцаараа нэг хүн байна. За. Энэ тоглоом хийж бас зарддаг юм уу тий? Үндэсний тоглоом. Энэ бас хамгийн сайн. За. За уншдаг номнууд, Монгол номнууд харагдчихээн. Сургамжит өгүүлэр хөрөнгийн зах зээл мэйл гээд Монгол номнууд байна. За энэ гадаад ном юм шиг байна. Чиний нэр байгаа юм шүү. Тий. Энэ чи юу? Биш үү? Чиний бичсэн ном юм байна тий? Миний бичсэн ном. Ямар мундаг юм. Герман мэрэгжилтэн тий хамт бид хаяр энэ ном бичсэн. Германд хэвлсэн. Энэ Германы сүнэн дээр 4-5 удаа гарсан. 2016 алтан байсан. Ямар мундаг юм бэ? За тэгээд энэ араб хэл дээрх ном байна. Кристиан шашны Малколм Гладвеллийн Блинк гэдэг ном байна. За чи бол мундаг юм байна уу? Мишель Обамагийн ном, бичиг номын Монгол номнууд, монголчууд тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан гэд. За.
Бас үнэхээр мундаг юм байна. Надад айгүй гой санагдаж байна. Би нэрээ үнэхээр одоо Монгол улсад сэр хүн байдаг. Тэгээ Монгол хэлмийг сурцсан ингээд амьдарч идэг гэж би ерөөсөө төсөөлөөгүй. Гэхдээ айгүй сайн ярьж байна. Ястаа баярлалаа. За манай бороо ард нэг юм хоол модл хийгээд байгаа болтой. Тэгээд домбойд сууж яхаараас туслая. За хоол хийж байгаа юм байна те. За чи анх Монголд яг яаж ирлээ? Би 2013 онд Монгол улс ирж Монгол улсын их сургуульд араб хэлээр багшилсан. Багшуулж ирсэн юм байна те. Араб хэлний багш. Дараах жил нь бизнес менежментийн багшилсан. Бизнес удирдлага багшилсан. Давхар бол Royal Academy эдэрдэд сургууль бас бизнес багшилсан. За багшлаад. Одоо бол байнгын оршин суух. Тий. 2016 онд би ахлан компани үүсгэн байгуулсан. Компани үүсгэн байгуулсан. Аялал жуулчлалын компани. Арабас Монгол руу хүмүүс авдаг, бас Монголоос араб руу хүмүүс явуулдаг. Би бараг 4000 хүн Дубай руу явуулсан, тэрний бизнес дэмжсэн, тэрний амтрал дэмжсэн. Би бас виз 4000 хүн хийсэн. Визгүй 2023 онд болсон. Визтэй байсан. За. За ингээд чи ер нь миний хичнээн бичлэгийг үзчихсэн. Тий. Хэдэн бичлэг үзсэн миний? Баримжаагаар. Миний бодлоор 25-аас дээш. 25-аас дээш. Тий. Аль улсын бичлэг нь хамгийн их таалагдсан бэ? Ерөөсөө Африкийн орнууд. Яг гэвэл одоо амьдрын хив маяг оор байна. Монголчуудтэй амьдрын хив маяг шал оор байна. Амар сонирхолтой. Бас Монгол хүний нүдээр Африк яаж үздэг амар сонирхолтой надад. Тэ Монгол хүний нүдээр маш сонирхолтой. Би бас энэ таны Афганистан явсан, таны хэзүү улсууд явсан бас амар сонирхолтой. Тэ Израиль бас тэ манай дайчин. За тэгээд бит хоёр бас яриад байгаа. Би чинь өмнө нөгөө Сир улсын виз авах гад тэгээд чадаагүй байхгүй юу? Бээжинд байхдаа Афганистан, Пакистан хоёрыг аваад тэгээд бит хоёр бас нэг юм Сир улсын визний гаргалгаа бас сая камерын цаана ярьлаа. Гаргалгаанууд бас байна. Тэгвэл бит хоёр манай хүн бас Сир лүгээ нэг буцангаа би болохоор бас одоо Европоор явж байгаад очиод тэгээ бит хоёр тэнд уулзаад нэг бас Сир улсын талаар бичлэг хийхдээ юм монгол хэлтэй хөтчтэй явах бас ийм амбиц зорилго тавьсан бит хоёроос ярилцаад байж гин. Би тэгээд чамд айгуугаа юм монгол үндэсний дээл бэлгэлнэ. Гэхдээ би одоо 5-6 хоногийн дараа явах гэж байгаа учраас энэ удаад амжсангүй. Би яг нэг ихтэй чамд маш гоё юм үндэсний дээл хийл гэж бэлгэлнэ. За. Ястаа баярлалаа. За энэ ямар хоолнууд вэ? Энэ бол харахтай яри. Одоо surprise notes байна. За notes хоол юм. За. Surprise show. За энэ болохоор чипс хүү юм байна тий. Энэ манай талх. Бид нар энэ бол манай талх ярддаг. Тэ монгол гурлаар ингэ хийж байгаа юм уу те? За. Би зүгээр өмнө шарсан талх. За. Тий. Чипс байна, баргал. Одоо энэ би шартос халуун хийгээд дараа Монголын самар нэмэл. Энэ зүгээр энэ холны чимэглэл хийнэ. Энэ юу вэ? Шартос. Гэтэ монгол шартос. Монгол шартос. Тийм үү? Ягаад цагаан өнгөтэй байгаа вэ? Сая би яг чамд шартос авчихсан да. Шартос. За. Өөхөн тосон болов? Масл юм болов? За битгээрээс жоохон бүрэн ойлголцохгүй шиж магадгүй юм байна. Бид нар масл шартос ярихгүй мó? Масл юм уу те? Масл тий. Тустай юу? Тустай өөр. Ястаа өөр. Шартос масл хоёр шалтар. Масл хийсэн байгаа юм шүү. За ингээд хоол гоё хийгдэж байна. Энэ сэр үндэсний хоол тийм ээ. За сэр үндэсний хоол идэж үзэх нэ. Энэ бол татсан мах бомбог шиг хийсэн. Татсан мах. Бөөрөх юм ах байна тий. Eggplant монголоор яаж ярих вэ? Eggplant бол юу нэ? Ундаг мод яаж ярих вэ? Eggplant өндөгний урган бол гэсэн өндөг тарих гэсэн би бас сайн мэдэхгүй байна. Eggplant. За манайхан мэдгэн доор энэ комментээр тэгээд гоё биччихээрэй. Eggplant коммент бичээрэй. Өндөгний термилчих юм уу? Би сайн мэдэхгүй байна. Бас яг юу гэж хэлэх юм. Хүмүүс маань eggplant юу вэ? Хийж. Sesame paste монголоор бас юу вэ? Sesame paste. За sesame paste гэж юу вэ манайхаа? Sesame paste sauce.
Sesame Paste соусга англи хэлээр манайха ойлгож байгаанууд нь бас доор тэгээд комментэр хийгээд өгөөрэй. Тэр чинь бол монгол англи хоёроо холж ярьж ойлголцохгүй. Би бас англи хэл сайн биш болохоор. Монгол хүмүүс мэдгүй учраас би бас монгол хэлээр сураагүй. Sesame Paste гэдэг. За тэгээд нэг самар хуураад байна. Энд нэг юм жигэнцэн ч юм уу ингээд нэг байгаад байна. Тэгээ юу гэдгийг сүлд өчнө олдох хаа. За энэ нэг юу мэддэхгүй байсан юм байна. Одоо гарч ийн. Нэг битүүшүүл жигэнж байгаа ч юм шигтэй. Нэг ийм юм байгаад байна. За Надад тосларэ. яг үлээ. Барахта энэ дээр дар би шингэн гаргах шаардлагатай. За усын юу л гэж байгаа юм байна шүү дээ. Тос юм уу? Зөв үү би ингэ барьж байгаа. За нэг шүлч юм шиг харагдаад байна шүү чи. За тэгээ би энийг ингээд тавгийг нь хөдлөхгүй л дарж явах хэрэгтэй юм байна. Сайн барта. За сэр үндэсний хоол гэдэг юм чи анх удаа харж шүү дээ. За ингээд усаа шүл юм шиг байна. Би энэ дотор мах байгаа гэж бодож байна зүг үү? Нууц. Мах л байна да энэ чинь шүл гараад байгаа байхгүй юу? Говь момын чансан бол энэ чинь ийм шүл гарахгүй шүү дээ. Тэ? Шүл байна да. Энэ дотор тэгэхээр махал байгаа юм байна. За нээх чах шиг байна. Опай. Воо. Хорхог юм шүү чи монголоор ирвэл. Биш. Шал уур. Өөрөө. Шал уур. Энд энэ мах байна. Тий. Шал уур. Саримс байна. Вау. Миний хамгийн дуртай хөгжим. За. За. За харцгаая. Вау. Энэ хоньны мах уу те? Тий. Вау. За хоол бинэн байгаа шүү. За. За тэгээд энэ салаад юм байна л да. Ян шүү тийм ээ? Тий. За. Энэ шүү бас бургол гэдэг бодай юм шиг. Манай За. Тий. Сахан холарэ. За баярлаа. Үнэхээр амттай харагдаж байна. За тэгээд тун удахгүй эдэнгээ амтыг нь бас сонирхуулъя. За ингээд гараа сайхан цэвэрлжлээ. Одоо бүгдээр энэ нэр нь юу вэ? Энэ бол ябра. Ябра. Ябра бол осан удзумны навч хийсэн. Одоо жишээ нь хараа нэгээр. Ааха. Дотор нь бол Дотор нь юу байгаа вэ? Мах байгаа юм биш. махтай бода. Вау. Дотор нь. Гаднахтай шүүж ажиллаж чинь те. Гадны зүгээр осан удзумны навч. Зүгээр усан үзмний навчин байна те. Тий, навч. За. Нэгээр хийсэн юм. Вау, за маш их баярлаа. Үнэхээр амар сэтгэл гаргасан байна. За ингээд ябра тий. Ябра гэдэж үзье ингээд навчин дотор мах бодоо хоёр байгаа юм байна. За айгүй гоё тийм сэнгэнсэн гоё амт байна. Энэ миний хамгийн дуртай хоол. Жил бол нэг удаа. Ягаад гэвэл ажил их хэрэгтэй. За энэ махыг болохоор жигэнсэн юм байна те ерөнхийдөө. Жигэнсэн юм байна. Хорхогчин болохоор өөр чулуун болоотой. Бүр нөгөө битүү чанагчин чанцсан юм шиг зөөлхөн болчихсон юм байна те. Тий, маш зөөлхөн. Аюу гоё юм зөөлхөн болдго юм байна. За тэгээд энэ гоё төмөс байна. За энэ ябрад чи ер нь жоо орчхоор юм биш үү? Би ч яг бас ингэ үлссэн байсныг хэлэхгүй. Аюу гоё байна. За салаадныхаа амтыг үзье. Яншуу, сармис, анар, жимс тийм ээ? Тий. За ингээ орсон юм салаад байна. За махтай хольж идвэл үнэхээр гоё зөгцохоор ийм салаад байд юм шүү. Сэр салаад тийм ээ? Тийм. Табуре гэдэг арабаар. Табуре. Табуре. Салатын загвар табуре гэдэг. Энэ мань юу вэ? Энэ бол фатэ. Бас манасир үндэсний хоол. Одоо ингэж салмахгүй тийм.
За ингээд энэ хоолоо сайхан амсъя. Монгол хүмүүсийн зан араншин хэрвээ ер нь монголчуудын талаар ямар дүгнэлтэнд хүрч байна? За. Би 2013 эсэн Монгол хүмүүстэй танилцаад хүмүүс надад амар тусалсан. Тийм, одоо Монгол амьдрал жаахан хэцүү, хил ор амьдралын хэв маяг ор, бүх юм ор. Гэхдээ монголчууд амар friendly. Нөхөрсөг гэсэн үг тийм нөхөрсөг. Сайн сэтгэлтэй. Бүх надад тусалсан хүмүүс бүгдээрээ танарт маш их баярлалаа. Энэ 12 жилийн дотор нэг хоёр хүн биш, маш олон хүн. Тий. Чилэгтээ мундаг юм байна уу? Ингээд монгол хэл сурцсан. Одоо бүр монгол бичгийг хүртэл ингээд өсгүүдийн гадрал ер нь бол нэлээд монголчцсан юм байна шүү дээ, тий. За тэгээд битүүрээс хоолоо идэж байна. Одоо би энэний нэр нь юу гэлээ? Бөөрнкийн махтай. Фати. За энэ бөөрнкийн махтай энэ одоо энэ хоол гэсэн үг. За ингээд энэ хоолыг идэж үзэж байна. За тэгээ энэ хоолыг идэж үзэж байна. Энэ цүцгий байсан юм биш үү? Тий. Цагаан цүцгий юм байна. Үнэхээр гоё амттай юм байна. Цагаан бол цүцгий бас энэ sesame sauce-тэй. Яна. Чиний хувьд одоо сэр улс руугаа хизээ нэг мөр ер нь боцно гэж бодож байна. Бүр боцох уу? Тий? Боцохгүй баха. Монголд амьдна гэж юу? Тий, Монголд амьдардаг. Тий. Би Монгол хэл сурах 10 жилийн ажил. Ер нь бол цаашдаа ингэж сайхан Монголдоо тийм ээ. Тий. Бүр Монгол улсын иргэн болох ч юм уу Монгол паспорттай болох боломж хэрвээ гарвал яах вэ та? Монгол улсын иргэн болох уу? Тий, болон гэхдээ мөрөдөл юм шиг тий. Мөрөдөл юм шиг. Тий. Амар сонирхолтой. Монгол улсын иргэн болох сонирхолтой. Тий, амар сонирхолтой тий. Манай нутгийн свит дээр чихэр юм уу? Хоолны дараа заавал идэх хэрэгтэй юм уу тий? Хоолны дараа заавал хамгийн бага нэг шиг. За надад аль нэгийн зөвлөлтөө би алийг идэх үү? Энэчний саяны бараг хоол мэн шүү дээ. Энэс дээр. Энэс үү? Тий. За ингээд сэр чихэр. Чихэр биш ээ юу хэлээ? Чихэрлэг юм. Чихэрлэг юм. Нөө самар мамартай гоё юм байна уу? Баярлалаа. Гоё амттай юм байна. За тэгээд танах чинь одоо араб хэлээр гадны жуулчдыг авчираад байна шүү дээ. Тий. Тэгээ Монголд аялуулж байгаа юм байна тий. Тэгэхээр ер нь Монголын талаар одоо танахаар ирж аялсан арабууд ямар сэтгэлтэй юу ярьж байна? За би жил бүр 6 сараас 10 сар хүртэл дандаа арабаас хүмүүс авдаг Эмират улсаас, Катар, Кувейт, Сауд, Оман, Бахрейн улсуудаас хүмүүс авдаг. Тэр хүмүүс Монголыг сонирхож ирдэг. Дандаа амар сонирхолтой. Ягаад гэвэл шал уур. Жишээ нь одоо ходоны зам багаштай. Ходоны зам ямар ч засмал зам байхгүй, ямар ч сүлжээ байхгүй. Магадгүй 10 км, 20 км зүгээр цэвэр байгаль. Амтэнтэй, одоо зэртэй, хайр бухтэмэтэй амар сонирхолтой. Одоо бид нар манай орнууд хүн ихтэй. Яг чөлөөтэй газар байхгүй. Ийм учраас тэр хүмүүс зүгээр peaceful town аялал. Задгай тал, хээр тал тийм ээ. Тий. Маш сонирхолтой. Тий. За тэгээд цай уудаг юм биш үү? Хоолныхоо дараа тий. Хоолн дээрээ биш, хоолны дараа. Тий, хоолны дараа энэ манай араб цай. Энэ. Хийгээд жаахан энэ зафарантэй. Энэ дэлхийн хамгийн үнэтэй амтлагч зафаран гэж. Вау. Та нар интернет дээр search хийгээрэй. За. Зафаран. Энэ өнөр бас унг. За ингээд нэг сайхан цай чанагдаж байна. За тэгээ манай буруутсан бол бас нэлээд монголчцсан юм байна ялтчихгүй. Ажлын өрөөнд дээр нь 4 бэрх байж байна. Энийг бас ингээд хаях уу те? Тий, өдөр бүр. 4 бэрх болох уу? Болно шүү дээ. За тэгээд ингээд ажил төрлөө хараа явчихдаг байна шүү дээ. За би яа баг 4 бэрх бууж шүү. Би гэхдээ ер нь хаяхад айгүй хурдан 4 бэрх буудаг шүү дээ. Маш цөөхөн хаяхад буун, заримдаа шууд буун. За ингээд гоё цайгаараа дайлж чинь энэ
манай хүний ажлын өрөө юм байна л да. Тэгээд энийг тоглох дуртай юу те? Тий. Так гэд нэг юм Хайрла тоглох уу? тоглоом байдаг шүү дээ. За би ч энийг тоглож чадахгүй хөө. Тий. Сандал. Зүгээр. Ингээд яасан ч яах вэ? За ингээд сайхан бит хоёр цайгаа уух гэж байна. Чи хамгийн үнэтэй амтлагч гэсэн те? Тий. Зафаран гэдэг. Яа, бас л сайхан ааг хамраар синк гэж шүү. Миний энэ талын мэдрэмж их сайн хөгжсөн юм шиг үлээ. Би ер нь яг ингээд хамар синк хийлэгдэг юмнуудыг аягүй сайн үнэртэж мэдэрдэг. Энэ бол гэхдээ үнэхээр гоё цай биш шүү. Нэрний юу лээ? Зафаран. За, зафаран. Энэ бол миний аавын анх цалин. Аавын? Аавын анх цалин шүү. Аавын анх цалин авахтай. Анхны цалин. Анхны цалин. Аавын анхны цалин. Оо. 1947 онд. За хараа энэ аав маавынхаа ингээд анхны цалин байлнг ингэж хадгалуул бас зөв юм байна шүү. Манайхаас авмаар санаа байна. Тий. Аавын анхны цалин гэдэг эн чинь ингээд дээж нь хадгалсан байт юм ба шүү дээ. Чи монгол хэл ер нь яаж ингэж сайн сурав? Монгол хэлийг гадаад хүн сонсох чадахгүй. Амар хэцүү. Би монгол эрхээсээ 6 жилийн дотор сонсож чадаагүй. Одоо танай хэл угээр сонсож чадаагүй учраас би 2020 онд Баянбүрд нийтийн байранд амьдарсан. Баянбүрдийн нийтийн байр. Бенжамингийн тийш тэнд байдаг цагаан байр мэр юм байна та баг. Нийтийн байр юм байна тий. Нийтийн байр. Түрээс маш багтай энэ 90,000 төгрөг. Маш багтай. Оюутантай би суугаад 100 хоног консентент. 100 хоног. 100 хоног дараа би монгол хэлний сонсох чадсан. За. Дэмэ байсан хотлоо. Үнэхээр сайн ярьж байна. Хоёулаа бол 70-аас 80% та ойлголцчих юм байна. Ястаа баярлаа. Энэ маркууд цуглуулад байна уу те? Энэ манай сир маркнууд. Гэхдээ сүүлийн юм энэ цөөхөн Ottoman Empire цаасан мөнгө. Османы эзэнт гүрний цаасан мөнгө юм ба шүү дээ тий. Вау. Энэ бол сир. Сир мөнгө. 1948. Энэ бас сир. Энэ бас маш хавар. Одоо сир Египт 1958 оны нэгдсэн. United Arab Republic гэсэн. Тэр үед сир мөнгө авсан 1958 дараа энэ мөнгө татгалсан учраас энэ амар хавар байна. Энэ ширхэг энэ бас хэрэг маш хавар мөнгө юм байна тий. Зөв. Тий. Би танд 1991 онд бүх коллекшн бэлэг өгье. Хөөх надад уу. Тий танд. Йоо. Түүхтэй бид нар энэ түүх хамт сир явахтай нүдэр үзэн. Энэ сир явахтай нүдэр үзнэ гэж байна. Энэ юмнууд тий. Манай энэ бас Монголын холбоотой 1991 онд одоо Монгол шин демокраси болсон. Арчилсан улс болсон. Тий. За түүх мөх айгуу сайн судалсан байна. Өөх. За би ингээд явсан улс орнуудынхаа мөнгийг цуглуулдаг, надад цуглуулга байдаг. Тэгээд огт надад байхгүй. За ийм гоё сэр мөнгөн тэмдэгтүүд тэгээ маш ховор. Одоо бол сэр энийг ашигладгүй. Тэгээ хуучны Гүгээ бүгдийг авчих юм уу? Ядаж нэг мэгэн чи өөртөө авч үлдэхгүй юм уу? Бүгдээрээ. Йоо. Жасан дээр хийнэ. За маш их баярлалаа. Энэ бол миний ингээд цуглуулгын маань маш том ийм өв сан болж байна. За ингээд одоо борогийнхаа гэрээр сайхан зочлоо. Одоо миний таарж байгаа анхны сэр миний YouTube-ыг үздэг манай бороо. За ингээд маш их баярлалаа. Зүгээрээ. Тэгээд амжилт хүсье. Тэгээ би дээлэгч нь хэлгээд одоо буцаж ирэхтэй. Тэгээд би чамд өөрийн биеэр бас авчирч иж өгнө. За хоёрдож хоёулангийн хамт сэр явах ажил маань бүтэмжтэй байх болтгой. Visa on Arrival-ыг Истанбулаас суулгачих юм бол бүх хоёр хамт сэр явах гэдэг шүү. За ингээ баяртай. За ингээд Монгол сайхан их орондоо ийм сэр найзтай боллоо. Тэгээ ер нь бол сүүлийн жилүүдэд бас Монгол улсыг минь зорж ирээд одоо амьдарч байгаа, ажиллаж байгаа, за янз бүрийн бизнес эрхэлж байгаа одоо маш олон бас гадны иргэд байдаг болсон улс орн байна. Тэгээ тийм учраас бол би энэ бичлэгээрээ нэг зүйл уриалах гэсэн. Тэгээд энэ одоо бүх сайхан Монгол улсыг маань зориод ирж байгаа иргэдтэй бүгдээрээ тийм ээ гоё найрсаг, илхэмсүү яг л нөгөө монгол хүний тэр нэг
одоо хуучин цагийн үндсэн ийм зочломтгой зан чанараараа ингэж одоо угтаж авцгаагаарэ гэдгийг уриалж байна. За ингээд одоо миний дараагийн бичлэг бол гадаад улсаас буюу Европ, магадгүй Герман улсаас эхлэх бах. Ингээд дараагийнхаа бичлэгээр уулзцаая.